3 дугаар анги. Аюулын дохио, авралын дүрм. Мэргэн, бид хоёр ямар хол яваа вэ? Харин тийм ээ. Хоёулаа тоглож яваад гэрээсээ нилээд толцсон байна шүү. Мэргэн, ээж аауд маань бид хоёрыг битгий оройтойроо гэсэн. Хоёулаа одоо харих уу? За тэгье. Хоёулаа тоглоомоо хураагаад цүнхээ дамжлаад явъя да. Намайг авраарай! Авраарай! Намайг авраарай! Авраарай! Хөөй, яасан жаахан гүлэг вэ? Яагаад чи орооцолтчихоо вэ? Намайг аварсан зөрөгтэй хүүхдүүдэд баярлалаа. Ачигтай начаар хариулж та хоёрт маш хурдан гүйдэг хүч чадал өгье. Хөөх, баярлалаа. Бид хоёр чамайг аврахын тулд биэнд чинь хүрсэн юм а. Эмчил гэсэн үг шүү. Яна, энэ юу вэ? Ямар амар амтан бид хоёрыг дагаад байна? Танихгүй хүн байна шүү дээ. Одоо яах вэ хоёулаа? Яасан хөөрхөн хүүхдүүд вэ? Алив нэг үнсий. Хүүхдүүдээ босоорой, чанга хашгираад зүгтаарай. Наад хүн чинь та хоёрын бид хамаагүй хүрээд вэ шүү. Болооч бэл, надад битгий хүр, тантай хамт явахгүй. Хөөй хүүхдүүдээ. Би сайн хүн шүү. Би гоё тоглоом авч өгнө шүү. Бас зайрмаг авч өгнө. Ахан сайн хүн шүү. Танай аав ээжийн тань шүү. Зогсоорой. Хөөш. Хөөрхөн гөлөг чамдаа баярлаа. Эхлээд чанга хашгирч дараа нь хурдан зугтаах хэрэгтэй юм байна. Цэцэг, хоёулаа гэрээсээ хол явснаа. Бас амар хүнтэй тааралцснаа. Ээж авдаа хэлэхгүй шүү. Тэд мэдчихвэл бидний дахин гадаа тоглуулахаа болчихвол яах юм? Хоёулаа энэ тухай зүгээр л нууцлая. Хүүхдүүдээ, ийм зүйлийг нууж болдгоо маа. Харин ч аав ээжтэй, багштаа эсвэл цагдаад заавал хэлэх хэрэгтэй. Энэ тухай тэдэнд хэлэхгүй бол тэр муу хүн дахиад өөр хүүхдүүдийг гомдоож магадгүй шүү дээ. Цагдаа хаана гэдгийг би мэдэхгүй шүү дээ. Та хоёр хүүхдийн тусламжийн 108 гэдэг утас мэдхүү? Хүүхдүүд та нарыг аюулд орсон үед тусалдаг, ах эгч нар, цагдаа, эмчгээд олон хүн тэнд ажилддаг. 108 утас руу залгах маш амархан. 1 тэг 8. Ингээд л болоо. Яах хэрэгтэйгээ одоо л мэдлээ. Бидэнд тусалж хэрэгтэй зөвлөгөө өгсөн чамд баярлалаа. Чадaltaй хөөрхөн хүүхдүүд минь, аюул тохиолдсон цагт чанга дуугаар үгүй бойл гэж хашгирдаг юм шүү. Энэ бол 1-р дүрм шүү. Саруул ухаантай хүүхдүүд минь, тэгээд хурдлан зүгтаа. Энэ бол 2-р дүрм шүү. Дараа нь хайртай аав ээжтэй, багштаа гэд итгэж болох хүмүүст болсон бүхнийг нуулгүй хэлж байгаарай. Энэ бол 3-р дүрм. Аюулгүй 3 дүрмээ хизээж битгий мартаарай. Цэцэн мэргэн 2 найзынхаа 3 ангид түүхийг дахин үзээрэй. Хизээж битгий мартаарай.